За тэгэхээр бидний хувьд ер нь яг энэ одоо төсвийн хүрээний мэдээллийн дагуу 2023 оны төсвийн алдагдлууд бол 1.9 их 80 одоо байх боломжтой байсан. За бид нар энийг бол ямар ч байгаар бууруулаад 1.4 төрүүлж байна. Тэгэхээр бид нар энэ жил бол нэг талдаа төвчих гэдэг юм уу эсвэл одоо юу гэдгийг хасах, бууруулах задлууд бол нэг талдаа бас өнөрдөл хэмжээтэй байна. Шинэ хөрөнгө оруулалт байх болж байна. Шинэ хөрөнгө оруулалт байвал бид нар тэрийг ханж хасах, хойшлуулах боломж олгох гэсэн. Тэгэхээр энэ хэмжээгээр бол бид нар төсвийн алдагдлыг бууруулах нь бол бас нэлээд өнөрдөл хэмжээнд бол байсан. За одоо төсвийг энэ алдагдлыг хариуцлагажуулах шаардлагатай. Энэ алдагдлыг бид нар хаанаас санхүүжүүлэх юм бэ? За тухайн тэр магадгүй яг төсвийн хуулиар заасан зохицуулалтаар зарцуулаагүй бол төсвийн алдагдлыг тухайн тэр зориулалтаар нь хийгээгүй бол энэ хариуцлага тооцдог байх, төсвийн ерөнхийлөгч захирагч нар хариуцлага хүлээдэг байх. Энэ хариуцлага одоо тогтцоог бол бид нар бүрдүүлэхээр одоо хуулийн төслөөр бол хийж байгаа. 12 сард өргөн баригдах хуулийн дээр тухайн алдагдал байвал тэрийг хаанаас санхүүжүүлэх, тэрийг нь заавалчгүй тухайн эрх хорийнхоо төсвийн хуулийг дагалдуулж, хуульчиж, тодорхой бичдэг, дүнгээр нь их усүрээр бичдэг, зориултаар бичдэг энэ зохицуулт бол орж ирэх гэсэн. За тэрийг биелүүлээгүй бол тухайн төсвийн ерөнхийлөгчийн захирагч буюу тухайн одоо юу гэдэг төсөв өргөн баригдсан одоо сайдар хариуцлага хүлээдэг байх энэ зохицуултууд бол орж ирэх. Тэгэхээр энэ бол одоогийн байдлаар бол ямар ч зохицуултгүй байгааг бид нар хийх зайлшгүй шаардлагатай байна гэсэн үг шүү. За зэсийн үнэтэй холбоотой асуудлыг бол бид нар ямар ч бай за засгийн газраас бол эх хонд зэсийн одоо үнийг бол 8400 ам доллар байна тоонд хөтлөж гэж бол тооцож орж ирсэн. За энийг бол за мэргэжлийн байгууллагууд өөрсдөө гаргаж ир засгийн газрын зүгээс өөрсдөө төлөвлөж орж ирсэн. За бид нар энэ дээр бас тодорхой холбогдох одоо мэргэжлийн байгууллагуудаас бол дэлхийн зах зээлийн үнийн судалгаануудыг бас авч үзээд бол ерөнхийдөө бол энэ хэмжээнд хэвийн хэмжээтэй байх боломжтой бол байна гэж үзсэн. Тэгэхээр энэ дээр бол одоо оруулж ирсэн хэмжээг нь буюу 8400 гаруй бол тооцоо гэж үзсэн.